За дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага нь эрүүл мэндийн олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байлаа. Сүрээгийн чиглэлээр бол 2005 онд Галбаас сангийн дэд хүлээн авагчаар шалгаран орон гэргүй иргэд болон хоригдлуудын донд сүрээгийн тусламж үйлчилгээний тогтолцоог бол цогцоор нь бий болгож байлаа. Орон гэргүй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг инэрл эмнэлэг болон 20429 дугаар ангид сүрээгийн илрүүлэг эмчилгээний тогтолцоог бол бид нар цогцоор нь бий болгож байсан. Дэлхийн зүүн Канада болон дэлхийн зүүн Австралийн санхүүжилтээр Сэлэнг болон Дорнод аймагуудад захын лабораториудыг байгуулж байлаа. Сонгогдсон сумдуудад сүрээгийн илрүүлэхийг сайжруулах төвчсийн шинжилгээний микроскоп төвүүдийг байгуулж байсан. Төсөл бол 4 жилийн хугацаанд маш амжилттай хэрэгжиж, эдгээр орон нутгуудад сүрээгийн эрт илрүүлэхийг сайжруулахад тодорхой хувь нэмрийг оруулсан юм а. Сүрээгийн эмч мэрэгчлэлтэн дутагдaltaй нийт 17 аймаг болон Улаанбаатар хотын тодорхой дүүргүүдэд бид нэр 32 эмч мэрэгчлэлтний сүрээгийн эмчээр бэлтгэж байлаа. Тэгээд эдгээр эмч нар бол сүрээ өвчнийг бууруулах, орон нутагта сүрээгийн илрүүлдэг эмчилгээг сайжруулах тогтолцоог бий болгоход бол маш том хувь нэмэр болсон. Бэлгийн замаар дамжих халдвар дохын чиглэлээр, мөн сүрээгийн чиглэлээр хүн амын мэдлэг, ой цолтыг сайжруулах чиглэлээр бид нэр хэвлэл мэдээллийн хүнтэй хамтарч өргөн хүрээнд мэдээ сурвалж судалгааны үйл ажиллагааг мөн зохион байгуулж байсан. За эдгээр цогц үйл ажиллагаануудын үр дүнд бол дэлхийн зүүн байгууллага бол бэлгийн замаар дамжих халдвар хийдэг хэвээр дох болон сүрээгийн өвчлөлийг бууруулах, нас баралтыг бууруулах тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулж байсан юм а.